ард түзөө үзүүлж байна. Өгүүлэг зохиогч Цэндийн байгалмаа. Амьдрал тоглоом биш. Должмоо гэрээсээ гараад даруй 10-аад хонжээ. Өдөржингөө гадныхныг даган орчуулах хийж, хажуугаар нь зөндөө их мэдэхгүй юм гарч ирж, сурах судлах гээд мөн давхар гал тогоо барьж байгаа болохоор ямар ч зав гарахгүй байв. Төврүүнийг удаа орохдоо наагитай ярил цаатах нь их л дуу муутай, би яаж вэ? Зүгээр үү хэмээн асуув. Должмоод үнэндээ мэдэгдэх юм байсангүй. Тэрээр дахиж юр бөөлжөж бэйн эвгүүрхсэнгүй. Наагийг хэлэхэд гинэт санан гээцээ барьж үзвэл мэдэгдэх юм алга. Үгүй юм шиг байна. Тэгээд сая 2 өдрийн өмнө жаахан юм ирсэн. Тэгэхээр болоогүй байхаа. Чи юу хийж байна? Тийм ээ, би ч гэсэн санаж байна. Иймэрхүү ойр зургийн юм яриад л яагаад ч юм яриа нийлж өгөхгүй байсаар утсаа тасаллаа. Должмоо завал гарвал байнга л наагигаа санан ирээдүйн амьдралаа дотроо ургуулan боддог байв. Гэтэл сая нааги нэг л хөндийч болсон юм шиг түүнд санагдаад болох биш. Должмоо уг нь 14 хоног гээд гарсан ч энэ нь 2 сарын хугацаатай болж таарав. Ах нь хаширн байхаа гэж бодоод ээжтэйгээ хуйлдан хэлээгүй юм санжээ. Должмоо хотоос ирсэн нэмэлт зүйлсийг авангаа аймгийн төв орон бушуухан наагитайгаа ярих юм болов. Холбоон дээр гүүхээгээр орж ирэн залхууллаа. Нааги удаж байна уу гэсээр уцаа автал цаана нь бөөн шууган өөрөө ч нэлээд халамцуу байв. Сайн уу? Юу вэ? Байна уу? Хинбэ залгсан юм бол дуугараач дээ хэмээн омогдох сонсогдов. Должмоо цаашаа үг хэлэх гэтэл наагийн хажуунаас нэг хүүхэн "Хөөе нааги орооч, чамайг дуудаад байна. Наад уцаа дараа нь болоо" гэхэн сонсогдов. Должмоо анх удаага наагид уур нь хүрч харамлах сэтгэл нь оволзоод ирэхээр уцаа тасалчихлаа. Тэрээр замын турш уйтгарлан чимээгүйхэн нулимсаа арчин цонхоор гүлрэн яв. Гэтэл санаа дагаад тэгсэн үү эсвэл юм нь ирэх гэж байна уу хөхөн жирсхийн хатгуулж гэцэн хатуураад ирлээ. Нааги должмоог явснаас хойш нэг л удаа уцаар ярьсанд жаахан гоморхон байв. Тэгээд гэрт нь очин данзантай хоёул шатар нүүн суутал нэг хүн уцтан должмоо гэрээсээ юм загсан. Та бэлдээд байж ах уу? Би цагийн дараа яваад очие хэмээн уцтав. Данзан би юуг нь мэдэж бэлтэх үү? Миний хүү өрөөнд нороод хэлсэн имийг нь бэлтчих хэмээн хэллээ. Нааги юу 2 сар юм уу? Би энэ гайгүй байгаа да хэмээн үг алдтал данзан харин анзаарсангүй өнгөрлөө. Нааги хэлсэн зүйлсийг нь бэлдэн хайж байгаад санамсаргүй түүний өдрийн тэмдэглэлийг нь олчихв. Хэдий үзэж болохгүйг нь мэдсэн хэрнээ нэг л мэдхэд дэлгэчгсэн уншиж зогсов. Должмогийн өдрийн тэмдэглэлд ихэнх нь түүний багштай дурлсан, хайрлсан бичлэгүүд байлаа. Тэрээр өөрийнх нь тухай байна уу хэмээн эргүүлтэл хамгийн арын хуудсан дээр анх түүнтэй унтаж охин насаа өгсөн тухай л ганц хуудас юм харагдана. Тэрээр гуйлган уншвал өнөөдөр 2001 оны 6 дугаар сарын 25. Энэ өдөр миний хувьд хамгийн тэмдэглэлт өдөр боллоо. Өчигдөр сургуулаа төгсөн, диплом авлаа. Дараа нь ангийнхантайгаа зоологийн цуслангийн байшинд очин бүгдээрээ нэг оройг сайхан өнгөрөөлөө. Наагийг манай ангийнхан чирхэн холгүй аваад явсан. Энэ нэрээ сонин залуу шүү. Заримдаа харахаар инээдч хүрэх шиг тэгсэн хэрнээ санаад байх юм. Тэгтэл өнөөдрийн хүртэл энэ хүү багш таныг минь хайрлаж байсан шиг тэгтлээ сэтгэлийг минь хөндсөнгүй. Тэгтэл би түүнийг үгүйлээд байдаг. Өчигдөр охин бие түүндээ өглөө. Би ерөөсөө харамсахгүй байна. Танийгаа хайрлаж байсан шиг хайрлаагүй ч өдөр ирэх бүр дасан түүндээ татагдж байгаагаа би мэдэрч байна. Танийгаа дотроо л чимээгүй хайрлаж явъя да. Яаж ч хүслээгээд хизээч минийх болохгүйгээс хойш дахиж таныг санахгүй. Нэрээ би ямар тэнэг юм бэ? Яг одоо надад юу дутлаа гэж шаал өөр хүн бодчихсон бичиж байна.
Би Наагитай хайртай. Хайртай байна. Таныг бодох, Наагийг өгүүлэх хоёрын аль аль нь хайр юм бол. Тэгтээ би Наагитай байхдаа жаргалтай байдаг. Тэгээд ч нэгэнд бие өгсөн болохоор сэтгэлээч гэсэн бүрэн зориулах болно. Тэр минь надад хайртай. Надад үүнээс илүү юу хэрэгтэй гэж. Миний хувьд бүх талаараа Наагийн минь анхных болохоор таныг би сэтгэлээсээ авч хаяа да. Цааш унших гэтэл данзан орж ирэн яасан болчихсон уу хэмээн хэлэхэд Нааги цоцсондоо аанхаа гээд дэвтрийг мэдэгдэлгүй буцаан хийлээ. Нааги тэднийхээс гараад бодолд дарагдав. Должмоо ер нь надад үнэхээр хайртай юм болов уу? Эсвэл өөрийнх нь хэлдгээр бүх талаараа анхных болохоор сэтгэлээ хүчилж байна уу? За аль нь ч байлаа гэсэн харж л бай. Ямар одоохондоо нэг гэрт орчихсон байгаа биш. Арай тэр хүүхдийг минь арайч тийм юм хийх охин бишээ. Би арай дэндүүлж байх шиг байна. Нааги хайчгаа мэдэхгүй байснаа Баяраагийн төвцөнд очин хоёул тамхи баагуулан басч гэж нэг шил юм дундаа тавьчихсан ууц цуутал тэдний ангийн сүхээ эрен ашгүй та хоёр энд байна уу? Би ч Наагийг гэртээ байхгүй болохоор нь мэдсэн юм аа. Манай ангийн туяа ирж гисэн 10 жилийн нийлдэг хідээ нэг цуглуулаач уулзъя гэд ярьж байна. Би ч овоо хэдэн хүн олжглоо. Маргааш цаадах чинь завтаа гисэн. Ойрдоо уулзсангүй. Туяагийн буйнаар нэг уулзаж 10 жилээ дурсаж жаал сууцгаая хэмээн хэлв. Туяа гэдэг нэрийг сонсоод Нааги нэг л сонирн болоод ирэв. Нааги туяа хоёр 8 дугаар ангиа төгссөн жилээс эхлэн 10 төгсдлөө үерхсэн бөгөөд туяа сургуулаа төгсөн Турк явснаар тэр хоёрын үерхэл ааж маажмаар холдсоор нэг л мэтгэд болсон нь инэ. Гэтэл туяа нь гинэт 6 жилийн дараа ингээд гараад ирэхэд тэрээр жаахан сандарлаа. Баяраа сүхээ хоёр Наагийг харан шоолонгуй. За яасан? Анхны хайр нь ирж гисэн сэтгэл гэгэлзээд сайхан байна уу? Битгий балаарцгаагаад бай. Тэр чин айл нялхын юм. Би чин одоо өөр хүнтэй болсон штэ. Өөхөө болж штэ. Саяхан л туяагаас болж уугаад л муусай хүүхнүүд гээд явж байсан яалаа. Тэгээд долчкотойгоо бүр дэр нэгтгэхээр шийдсэн үү гээд инээлдэв. За юу л гэж ойлгоно дураараа болцгоо. Тэр чин олон жилийн өмнөх юм. Бид хоёр одоо уулзлаач гэсэн сайхан нэг ангийн найзуу чиг л байна. Тэгээд ч ямар ч хэл сураггүй тэр чигтээ алга болсон хүнийг би яах юм? Одоо хүн хартаа суугаа байлгүй. За юундаа уралсан тоглож байхад танаа хайрын бурхан хизээ ирэх гэж байна. Болоогүй гинэ. 2 сар болно гин. Хаа чийч тэгвэл бөөл боломж байгаа юм байна да. Тэр гурав энхүү элдвийг ярин жижиг архиа дуусгачаад Нааги сүхээ хоёр харихаар явлаа. Нааги сүхээгээ салаад яагаад ч юм туяаг бодов. Тэр хоёр хүүхдийн гинэн үерхлээр гэмгүй сайхан үерхдэг байсан нь үнэн. Туяа бол бие даасан ухаалаг, альва асуудлыг өөрөө шийдэх дуртай. Төс тас хийсэн шудраг талдаа их хэрсүү охин. Анх тооны хичээл дээр хоёулаа нэг тэнцэтгэлээс болж их маргаж үлээ. Туяа шартаа болохоро өөрийнхөөгөө зөв гэж батлах гэж улаарна. Нааги энэ л үед туяаг бахтан сэмхэн харж эхлэв. 8 дугаар анги төгсдөг жил хонхны баяраар Нааги үерхий хэмээн гуйхад туяа шууд л зөвшөөрчээ. Тэр хоёроо төгслөө сайхан үерхэж байгаад туяа Турк руу сургуульд явж Нааги их орондоо үлдэв. Туяаг явахын урч нь хоёулаа салж ядан хонжуулээ. Удаан үерхсэн болохоор хоёр гэрийнхэн ч мэддэг болчихсон. Тэр хоёр суун гэж ярьдаг байв. Нааги туяаг эртэл нь хүлээхээр шийдэн байтал туяа гинэт холбоогоо таслан сураггүй алга болжээ. Нааги нэг хэсэгтэл түүнийг санан шаналн басч гэж балгадаг болов. Нааги огттой ер тэгтлээ дотн үерхдэггүй. Яахав залуу хүн болохоор ганц нэг шохоорхсон октооттой явдаг л байв. Гэтэл тэр нэг өдөр должмааг төшөж авахад яагаад ч юм бэ харцсан туяатай их адилхан санагдахад сэтгэлд нь тодоор үлдэж. Түүнээс хойшоо яг л туяаг хүлээж байгаа юм шиг должмааг хүлээн байнга уулзаар байгаад нэг л мэтгэд түүнд өөрийн ирэхгүй татагджээ. Должмаа удах тусам туяагаас бүх талаараа өөр нь мэдрэгдэнэ. Должмаагийн хүүхдийн шиг гинэн ариун зан,
юунаас илүү таалагдав. Өнөөдрийн хүртэл тэрээр завл гарвал должмоог бодон хоног тоолон хүлээсээр. Туяа нь бас л ингэж яваад тэр чигтээ алга болсон болохоор должмоог одоо 2 сарын хугацаа сунгасан гэхээр нь гинэт зөөрлүүлж бодоод болохгүй байв. Тэгтэл өнөөдрийн өдрийн тэмдэглэл. Должмооч гэсэн намайг тэр нэг багштайгаа зөөрлүүлж байхад би яагаад туяатай жишиж болохгүй гэж хэмээн бодоход хүргэв. Маргааш нь товлсон ёсоор ангийнхан сургуулийнхаа гадаа цуглалаа. Ангийнхан ч гэж байнгын холбоотой байдаг нээлдэг 10 хүрэхгүй хүүхэд цуглав. Наги энэ өдөр яахаа мэдгүй шийдэж ядан гэртээ холхино. Чи юундаа сандраад байгаа юм бэ? Нэгэнтэл хамаагүй гэж бодож байгаа бол зүгээр л яваад очооч. Харчхаад үнэхээр зүгээр байж чадах уу? Должмааг яах гэв? Юу бодоод байна би чинь? Сэтгэл хэвээрээ байна гэж үү? Должмоо үнэхээр юм нэрсэн нь үний юм бол би заавал өөрөө хүлээх ёсгүй үсттэй. Наги минь, туяа аль эрт хүнтэй суугаа байлгүй. Бүжин эртээд тиймэрхүү юм ярьж байсан. Чи ямар тэнэг юм бэ? Энийг чинь бодох юм юу байна? Чи должмоод хайртай болсон биз дээ. Наги энхүү дотроо элдв юм бодон байтал утсан дуугарв. Байна уу? Наги юу? Чи одоо болтол гарахгүй юу хийж байгаа юм бэ? Энд чамаас бусд нь бүгд байна. Хурдал бид нар чамайг сургууль дээр хүлээж бай хэмээн сүхээ хилээд уцаа тасаллаа. Наги гутлаа өмсөн гэрээсээ бушуухан гарлаа. Тэд явсоор караоке орцгов. Наги туяа хоёр гар барин мэндснээс хойш нэг л бие биеэсээ бишүүрхэн өвгч дуугарсангүй. Ширээний хоёр талд өөд өөдөөсөө сэмхэн харан сууна. Тэдний ангийн галзуу бүжин чанга дуугаар та хоёр чинь яагаад танихгүй ус шиг маяглаад байгаа юм бэ? Одоо ямар жоохон хүүхдүүд байгаа биш. Алив, Наги чи энд суу. Та хоёрыг ямар бид нар мэдэхгүй биш. Ярих юм байгаа л байлгүй. Сайн уу? Сайн явж ирсэн үү? Сайн. Чи сайн сууж байв уу? Намайг уучлаарай. Би гэтэл Нагигийн утсан дуугарах шиг болов. Тэрээр одоохон гэж хэлээд гүйн гараад байна уу? Байна уу? Хинбэ? Залгсан юм бол дуугараач. Гэтэл бүжин хурч ирэн. Хүү Наги чи орооч. Чамайг хүлээгээд байна. Наад уцаа дараа болооч. Наги буцаж орон туяагийн дэргэд суулаа. Тэрээр өөртөө арх хундаглан нэг амьсгаагаар татаад туяа руу инээмсэглэн чамаас хойш ганц сайн хийж сурсан ажил нь энэ л байх шивдэ. Туяа виногоо бас нэг амьсгаагаар уугаад би ч бас гээд инэв хийлв. Наги түүний инээж байгааг хараад өөрийн ирэхгүй игдүүн хөрөв. Чич хөөхөн хിവэрэ байна. Би тийм байна уу? Баярлалаа. Чи юу гэж? Нэг их чухал бишээ. Чи хүнтэй суусан уу? Тийм сураг сонссон. Суусан нэг охинтой. Бид гурав Туркэд амьдарч байгаа. Чи? Би найз охинтой. Тэгвэл чамд аз жаргал хүсгэл үлдэн штэ. Наги ингэж хэлээд цаанаа л нэг гуниглангүй санаа алдлаа. Туяа Нагигийн гараас атхан эндээс холдъё хэмээн шивнэв. Ангийнхан ч нилээн муудан эхнээсээ тасарч унан 10 жилийн хайр дурлал амьдрал ахуйгаа ярин энд тэнд хуваагдсан сууцгаасан харагдана. Наги туяа хоёр явлаа хэмээн хэлэхэд нэг их анзаарсангүй. Гэтэл тэндээс Нян баяр. Туяа тооцоогоо яах вэ? Хуваагаад гарахгүй. Туяа энэснэ. Би бүгдийг нь төлчих ёо. Харин энэс хойших тооцоогоо өөрсдөө төлөөрэй гээд эгдүүтэй нь аргагүй инээд хангинуулан Нагитай хоёр тооцоогоо дуусгаад гарлаа. Гарах үед сүхээ тааралдан Наги руу нүдээ ирмэн эрхий хурууга гозоолгон инээд алдсаар зүрэн орхон тэр. Туяа энэ бүхнийг харан инээснэ. Хэ. Энэ сүхээ нэрээ марзан хүүхэд байсан шүү. Хിവэрэл байх шүү. Ангийнхантайгаа уулзсан чинь ямар сайхан байна. Хоёулаа жижүүрээс гуйн ангид орж жаахан сууй тэгхүү. Чамайг таниад байсан чи нэг яриад үзээч. Тэгээхүү. Миний таньдаг ах гарч байна лээ. Ингээд алхтал туяа хажуунаас нь суугадан өөдөөс нь өнөөхөл өхөөрдө минь дээрээ инээн зэрэгцэн алхлаа. Ангидаа ороод хоёулаа жижүүр анхааруулсан тул гэрлээ асаалгүй сууцгаав.
Заалны гэрэл хаалганы зайгаар багтаж ядан зурвас тусна. Тэр хоёр суудаг байсан ширээн дээр очиод зэрэгцэн сууж байснаа. Туяа босон нэг юм хайснаа самбар дээр юу ч юм бичлээ. Нааги чимээгүй л харан сууна. Туяа дуусчаад гэрлээ хасаагаад "За, энэ тэнцэтгэлийг өөрөөр бодох хүн байна уу?" хэмээн хэлээд хөгжилтэй инехэд хоосон ангид царган байв. Нааги хараад мөн өөрийн ирэхгүй инээд алдан "Чи нэрээ их шартай охин байж үлээ. Одоо болтол энэ тэнцэтгэлээ мартаагүй юм уу?" "Юу гэж мартах вэ? Надад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн шүү дээ." Туяа жижүүр гэрэл гаргаж болохгүй гэсэн болохоор гэрлээ унтраан Наагийн хажууд очин ширээн дээрээ хоёр гараа тохиолдон хэвтлээ. Нааги өөдөөс нь харан нарийн сандал дээгүүр хоёр хөлөө давуулан суув. Туяа үргэлжлүүлэн "Нааги минь, намайг уучлаарай. Энэ анги, энэ ширээ, тэгээд чи миний амьдралын хамгийн жаргалтай үед байж дээ. Би бүр заримдаа зүүдэлдэг. Нэгэнтэл болоод өнгөрсөн ямиг одоо яана гэхэвдээ. Би өнөөдөр чамтай л уулзах гэж ангийнхныг цуглуулсан юм. Чамайг хүнтэй сууж байгааг сонсоод яагаад ч юм харамлах сэтгэл төрсөн шүү. Тэгээд удаад байхаар чинь эрэх болов хэмээн зөндөө хүлээсэн. Би их муухай хүүхэн байгаа биз? Өөрөө эхэлж алга болцоход тэгээд нэгэнт чинийх болохгүй ээж бас өөр хүүхнээс харамлаад уучлаарай, би дэндүү их сансан. Туяа ингэж хэлэхэд түүний хацрыг даган нулимс урсаж байлаа. Нааги юу ч хэлж чадсангүй. Нулимсыг нь арчиж өгөөд бугуунаас нь барин өөрлөгөө татвал туяа өндийн Наагийн урд сандал дээр буруу харан цээжинд нь нуруугаа наан хоёр хөлөө урагшаа зөрүүлэн жин суулаа. Тэр хоёр гараасаа атгалцсан цонхоор харан сууна. Наагигийн ухаан санаа бүр самуурчээ. Төвний толгойд должмоо химээх бүсгүйн дүр бүхэл нэрнч алга байв. Тэр зөвхөн ингээд л туяатайгаа суугаад амаар санагдлаа. Наагийн урагшаа тонгоон туяагийн хацарт хацраа наан хүзүүн дээр нь үнсгэд туяач нэгэнтээ санаа алдснаа үргэлжлүүлэн "Нааги, чи одоо намайг жаргалтай амьдрдаг гэж бодож байна уу?" Нааги чимээгүй толгой дохин туяагийн үнэрт мансууран сурснаараа баруун гараа цамцан доогоор нь оруулан хөхнөөс нь барьлаа. Тэгснээ "Болох уу? Уучлаарай, тэлсэнгүй. Чи бид хоёр ингээд л суудаг байсан тийм ээ? Болохгүй гэвэл яах вэ? Би гараа авъя" гэсэн хэрнээ авахгүй л байв. Туяа инээмсэглэн "Наадахын чинь анхны эзэн чи шүү дээ. Чи дуртай үедээ хүрч болно. Надад ингэж хэлж байснаа санаж байна уу? Би хүссэн үедээ мөөмөндөө дураараа хүрч байна. Дахиж чамаас зөвшөөрөл авахгүй за" гэж байснаа. Анх чи яг ингэж барьж болох уу гэж надаас асууж билээ. Би ичиж байсан ч гэсэн чамд татгалзаж чадаагүй. Тэгэхэд миний араас халууд өгөн чимн биендээ улам ойртуулж байсансан. Би ч тэр үед чамд өгсөндөө одоо хэрн ёор харамсдаггүй. Тийм үү? Чи намайг өнгөрсөн бүхнээ сандаг гэж үү? Би бодохдоо айл эрт бүгдийг мартаад одоо сайхан амьдралдаа ташууран жаргалтай байгаа хаа гэж боддог. Юу гэж мартах вэ Нааги минь? Би чамд дуулж өгдөг байсан да. Ямар вүлээ? Чи зөндөөл дуудуулж өгдөг байсан. Никитоны намайг дуудаач гэд би явахынхаа урд орой чамд дуулж өгөөд сайн явбал намайг мартаарай. Зовх цагтаа санаарай гэд тэгэхэд чи надад жинхнээсээ ууралсан уу? Тэр үедээ уур хурч байсан. Ингээд л надаас бүр явж байгаа юм шиг санагдаад. Тэгтэл надаас бүр явчихсан да. Харин тийм ээ, уучлаарай. Би очиод эхэндээ аргаа олохгүй их хэцүү байсан. Тэгэхэд нэг хүн надад тусалж чиглүүлж өгсөн юм л да. Би ч чамаага бодоод санаад юун хичээл хийх мантай болж байлаа. Нээрэн гэж үү? Чи намайг тэгж их сандаг байсан гэж үү?
Би ч бас энд чамайг санаад галзуурах гэдэг байлаа. Тэгээд уцтгыг чинь хүлээн хичээлээ тарангууд шууд л гэртээ ирээд өдөржин шүнжин уц сахина. Туяа инэв хийлэн гарыг нь чангатгаад тэгээд овоо байгаа газраа хүмүүстэйгээ танилцсан дасаж эхэлсэн. Өөрийгөө завгүй байлгаж тэр хэрээрээ цагч дороо өнгөрдөг байлаа. Нэг өдөр би байдгаараа халуураад цус алдан бүр ухаан алдаж унсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг твцсэн байсан. Гайхаад эргэн тойрноо хартал нөгөөх л надад тусалдаг залуу хажууд намайг сахиад сууж байсан. Наги, би эндээс явахдаа жирэмсэн болчихсон юм билээ. Тэгээд тэрийгэ мэдэхгүй явж байж хүүхдээ зулбчихсан юм. Миний эмчилгээний зардал, хоол хүнс гээд бүхэл төлбөрийг тэр хийсэн. Би гэрийнхэндээ ч хэлэлгүй, хичээл ихтэйгээд бараг ярьдаггүй байсан. Намайг уучлаарай. Би хүүхдийг чинь гаргаж чадалгүй алдчихад чамтай ярих зүрх хүрээгүй юм. Наги юу химэн цочин өөдөөс нь хараад тийм үү? Нээрэн гэж үү? Тэгээд яагаад одоо хэлж байгаа юм бэ? Химэн түүнийг сэгсэж. Туяа өөдөөс нь харан уйлсаар л. Наги хэсэг мэгдснээ бие барин. Одоо тэгээд би чинь зүгээр үсттэй. Өө нэрээ хүүхдтэй л дээ. Чи тэр залуутайгаа суучихсан уу? Тэнд сурдаг юм уу, ажилтдаг юм уу? Химэн Наги хойноос нь давхцуулан асууж гарав. Туяа нэгэнтээ шүүрс алдснаа. Тийм ээ. Тэр залууд би дассан. Тэр минь надад хайртай. Үнэхээр их хайртай. Би даанч түн шиг өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа. Охин бид хоёрынхоо төлөө амиач өвкөөс буцахгүй хүн дээ. Наги намайг дахин уучлаарай. Би хэсэгтээ Монголдо ирэхгүй байх. Чамаас нэг юм гуйж болох уу? Үгүй, боломжгүй бол чи заавал зөвшөөрөх албагүй л дээ. Хэл. Би үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байна. Ганц л юм хүсгэд чи минь хаанч байсан жаргалтай л байвал болоо. Тэрээр туяаг эргүүлэн уруул дээр нь үнсгэд туяа хоёр хөлөөрөө түүний хоёр хөлийг зөрүүлэн ачаад өөдөөс нь харан хүзүүгээр нь тэврээд Наги, би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Би ямар их санава химэн түүнийг нүүр нүдгүй үнсэж гарлаа. Хоёулаа төвчгээ байхын алдад Наги бие барин энд болохгүй буудал орой химэн хилээд туяага мөрөөр нь тэврэн биетээ ойртуулан зулааг нь үнэрслэр хоёулаа гарлаа. Должмаа яагаад ч юм Нагид гомдлоод байв. Үнэн дээр хийх ажилгүй байгаа юм чинь энэ хүмүүстэй хамт хүрээд ирэх болов химэн битүүхэн харж үлээ. Даанч эрхэн бүхэл уцаар ярихт нь танихгүй байсанд гомдлолно. Нэг орой Нагийг зөөдлөв. Наги их л жаргалтай, өөр хүүхэнтэй тэврэлтэн түүнийг тоохгүй байна гин. Должмаа яаж жорилсан харахгүй улам цаашлан холдож байна гэж зөөдлээд эхэр татан уйлав. Гэтэл хамт яваа эрдний эгчин түүнийг сэрэн "Должмаа, миний дүү яасан? Хар дараа юу?" хэмээн аяархан дуудав. Тэрээр эхэр татсаар сэртэл дэрээ нортол уйлчихсан байв. Тэгсэн тэр нь зүүд байсанд нь баярлан. Баярлалаа эрдний эгчээ. Харин найз залууга зүүдлээд гээд инэв хийлэн буцан хэвтлээ. Эрднээ шоолон аргагүй л залуу халуун насан дээрээ байна да. Мань мэт нь бол хэд хоногч хол байсан тоохоо болж дээ. Химэн инээлээ. Гэтэл гинэт Должмаагийн гэдэс дотор тогон зохиулах шиг жирс хийхэд тэрээр дуу алдан огол хараалаа. Эрднээ гайхан чи зүгээр үү химэн өрөөс нь нүдээ өргөн нойрмоглон асуувал "Өө, зүгээр уучлаарай" химээгээд буцан хөвтөд алгаараа давсган тушаа дарвал дахин загас гүйж байх шиг эргэнүүлв. Тэрээр зөнгөөрөө бяцхан үрээ хөдөлж байгааг мэдэрлээ.